хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр санаагаа яаж илэрхийлэх вэ гэсэн сэдвийг үзэн сурах бичгийнхээ 102 дугаар хуудсыг нээгээрэй. За хичээлийн зорилт маань өгүүлбэрийн эцэстийг тэмдгийг зөв хэрэгэл сурах, алдаагүй цэвэр сайхан бичих. За зургийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. Хүүхдүүд хичээл тараад зам хөндлөн гарч байна. Ямар гэрлээр гарч байгааг ажиглаарай. Ногоон гэрлээр гарч байна. За машин зогсож хүлээх ёстой. За цагдаа охинд юу гэж хэлж байгааг бодоод өгүүлбэрийг бичиж. Чи хаашаа явж байна гэд асууж байна. Зогс. Улаан гэрэл аслаа шүү. Анхааруулж байна. Шар гэрэл асуул хүлээн. Ногоон гэрлээр зам хөндлөн гарч болно. За асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавина. Ерийн байдлаар захирсан өгүүлбэрийн эцэст цэг тавина. Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг тавина. Хүүрнэг өгүүлбэрийн эцэст цэг тавина. Дараа өгүүлбэрүүдэд тэмдэгтүүдийг зөв холбоцгоё. За хүүхдүүдээ гараа тогтмол угааж хэвсцгээе. Ямар өгүүлбэр энэ хүүхдүүдээ? Хүүмэн хичээлээ давт. Энэ номыг та уншсан уу? Нар өндөрт манджээ гэсэн өгүүлбэрүүд байна. За холболтоо хийцгээе бүгдээрээ. Хүүхдүүдээ гараа тогтмол угааж хэвсцгээе. Анхааруулах өгүүлбэр байх нэ. Хүүмэн хичээлээ давт. Захирах өгүүлбэр байна. Энэ номыг уншсан уу? Асуух өгүүлбэр байна. Нар өндөрт манджээ. Хүүрнэх өгүүлбэр байна. За зам хөндлөн гарч байгаа найздаа зориулан санамж бичээрэй. Найзуудаа улаан гэрэл асуул зам хөндлөн гарч болохгүй шүү гэд анхааруулсан байна. За үүн дээр хүүхдүүд та нар өөрсдөө зохиогоод санамж бичээрэй. За чи зам хөндлөн гарахдаа хин нэгнээс тусламж хүсвэл яаж хэлэх вэ? Цэг тэмдгийг бичээрэй. За нэгдүгээр өгүүлбэр. Замаар хөндлөн гарахдаа ногоон гэрлээр гарна. Та зам хөндлөн гарах гэж байна уу? За намайг хөдлөө зам хөндлөн гараарай. Намайг дагуулаад зам хөндлөн яваач гэж. За энэ өгүүлбэрүүдэд ямар тэмдэг тавьсныг ажиглацгаая. Замаар хөндлөн гарахдаа ногоон гэрлээр гарна. Хүүрнэг өгүүлбэр байна. Намайг хөдлөө зам хөндлөн гараарай. Анхааруулсан байна. Та зам хөндлөн гарч байна уу гэж асуусан байна. Намайг дагуулаад зам хөндлөн яваач гэж захирч хэлсэн байна. Гэрийн даалгаварт асуух, анхааруул, хүүрнэх, захирах өгүүлбэр тус бүр хоёрыг бичээрэй. Хичээлд анхааралд оролцсон та бүхэнд баярлалаа.